Гинтл гэртээ өдөө зочид буудлын тухтай өрөөнд амармаар санагдаад хайж байгаад ийм хөрхөн 2 давхар ортой гэр бүлийн өрөө сонгоод орсон 5 давхартай бассейнтай өглөөний цайтай дээрээс нь усан онгоцны аяллаа хөтөлбөр зочид буудлын үнэнд нь багтсан. Манай өрөөний үн 550 он буюу 270 мянган төгрөг болсон. Халуун цаа шууд бассейн руугаа ороод ойрхон байдаг том дэлгүүрт очиж орой олоо идээд автомат зоосон тоглоомоор зөндөө их тоглосон. Буцахтаа дуудсан такси маань ийм хөрхөн гэрлэн чимэглэлтэй. Ер нь хиттийн цагаан сар нь болох гэд хаасайгүй л гоё чимэглүүлгөөстэй байна. Маргааш нь буудлынхаа өглөөний цайнд орсны дараа бид эдийг автобус ирж аваад усан онгоцон дээр маань хүргэж өгсөн. Усан онгоцны хувьд 3 давхар байсан эдийч зөвхөн 1 давхарт нь явах эрх нь үнэгүй байсан. 2-3 давхар руугаа гарахын тулд нэг хүний 150 он нэмж төлөх шаардлагатай гэхээр нь тал үнээр нь гарья гэсэн чинь зөвшөөрөөд 2-3 давхарт нь гарсан. Жимс болоо уух зүйлс нь үнэгүй мөн өдрийн хоол багцсан. Явсаар байгаад нэг газарт хэсэг зогсоод дараалалаар нь тоглоомнуудаа тоглуулж эхэлсэн. Зөндөө их хүнтэй бас тоглоомнууд нь жирийн үеийнхээс хамаагүй их хүнтэй байсан учраас тоглохыг хүсээгүй харин 2 хүнтэйгээ хамт далайд орж хэлсэн. Энэ нь үнэхээр гоё байсан. Өдрийн хоолнд олон төрлийн далайн хоолнууд бэлдсэн байсан боловч бид эд алийг нь чидэж чадгааргүй халуун ногоотой байсан. Мөн уургыг нь ашиглаад загас барих боломжтой байлээ. Буцаж ороод 1 давхрын зааландаа бүжиг дууны хөргөн концерт үзүүлээд л ерөөхдөө үйл ажиллагаанд дууссан. Зах нь харагдахгүй далай ширтээд л явах чинь бас л үнэхээр кайфтай юм байл шүү.